За сайн байна уу найзуудаа, энэ удаагийн маань сэдв бол булчин яаж рельефтэй болох вэ гэсэн сэдв байгаа. За рельефтэй болгоно гэхлээр булчин илүү овгор тоогор хэлбэртэй болгоно гэсэн үг. За энэ бичлэгийг хийх басан шалтгаан гэвэл намайг заалан бэлтгэл хийж байхад энгийн залуус маань мөн бас тэмцээнд орж байгаа залуучууд маань рельеф хийж ийгээд 15-аас 30 удаа давтаж байгаа харагддаг. 15-аас 30 удаа давтаж хийх нь булчин илүү рельефтэй буюу хэлбэртэй болгодог гэсэн ойлголт байгаад байдаг. За тэгэхээр булчин тооны хичээл цуугаагүй учраас тоолж мэдэхгүй булчин ачаалах тохиромжтой хугацаа гэж байдаг. За энэ тухай бичлэгнүүдэд зөндөө тайлбарладаг. Та бүхэн хайгаад үзээрэй. Булчин хөнгөн жингээр маш олон давтаж хийхэд гол төлөв эсрэг төрлийн булчин л ажилдаг. Бусад гликолитик болон өндөр босгын гликолитик булчингийн утас хангалттай сайн ачаал авч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ төрлийн булчингийн утаснд дах миофибрил уурганы нийлэгжилд явагдахгүй учраас булчин жижигэрч агшина. Энгийн үгээр тайлбарлахад маш олон давталтай бэлтгэл хийвэл таны булчин хайлж хүч унах болно. Булчингийн хэлбэрийг засах боломж байхгүй. Булчин бол нэг бол томордог, нэг бол жижигэрдэг. Тэгэхээр маш олон давталтай бэлтгэл хийвэл булчин илүү рельеф, илүү хэлбэртэй болно гэсэн ойлголт body fitness-ийн хамгийн том үлгэр домгийн нэг юм аа. За энэ үлгэр домог яагаад бий болсон талаар ярив. Олон давтвал булчин илүү рельефтэй, чанартай, хэлбэртэй болдог гэсэн ойлголт бодигийн элит тамирчдаас ирдэг. За элит тамирчид тэгэхээр мистер Олимп тэмцээнд ордог дэлхийн топ тамирчид гэсэн үг. Бодигийн элит тамирчид маань тэмцээнд өгөхөд ирэхлээр нүүрс ус багтаад иглэн барьдаг. Нүүрс ус өөрөө ус татдаг хүн бүхэн мэдэх байх. Ингээд нүүрс ус багтаад иглэн барьж эхлэхэд хүний бие илүүдл ус хуримтлагдахаа болно гэсэн үг. За энэ үед бол үеинүүд сулрна. За үе сул байхад хүнд чин авч болохгүй. За энэ бол нэгдүгээр шалтгаан. Хоёрт тэмцээнд өгсөд бодигийн тамирчин эм гормон багасгахын тулд ароматазын ингибитор хэрэглэдэг. Жишээ нь анастрозол. Шалтгаан нь гэвэл эм гормон ус татдаг. Ингээд эм гормон багасснаар хүний үе мөч бас сулардаг. Гуравт тэмцээн болоход 1 сар дутуу байхад боди тамирчны хамгийн түлхүү хэрэглэдэг стероид винстрол болон станозол бол энэ хоёр стероид нь хүний бие организмаас ус гадагшлуулдаг. Ялангуяа үе мөчнөөс. За энэ үед хүнд чин авбал үе мөч гэмтгээс гадна булчин тасрах магадлал хамгийн их байдаг. За үе мөч болон булчин ус хүйжиж маш эмзэг байдаг учраас энэ олон давталтай бэлтгэл хийх шаардлага гардаг. Энэ нь булчин рельефтэй болохдоо ямар ч хамаарал байхгүй. За харин одоо яаж рельефтэй болох талаар ярив. Натуралууд маань анхаарлаа хандуулаарай. Булчин рельефтэй болгохын тулд арьсан завсардах өөхөө багасгах хэрэгтэй. Хэдий чиний өөх бага байна, төдий чиний булчин илүү тод, арзгар, рельефтэй харагддаг. Өөхөө хайлуулж байгаа үед аль болох булчингаа хадгалах хэрэгтэй. Ингийн тулд хүчний бэлтгэл хийж хүчээ хадгалах ёстой гэсэн үг. Хэрвээ таны хүч унаад эхэлбэл таны булчин хайлж гинэ гэсэн үг. За сүүлийн зөвлөгөө маань бол өөхөө аль болох 100хан удаан хайлуулах хэрэгтэй. Огцом нүүрс ус багтаад иглэн барьж болохгүй гэсэн үг. Зөвхөн удаан хасж байгаа тохиолдолд хамгийн их булчин мас хадгалагдана. Ингээд арьсан завсардах өөх маш бага, булчин мас хамгийн их үед таны булчин рельефтэй харагддаг. За хэрвээ танд body fitness-ийн үлгэр домгийг тайлдаг сэдв таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Дараагийн сэдвийг та шийдэж болно. Ингийн тулд комент үлдээгээрэй. За түр баяртай гэж хэлье да.